За сайн бацгаана. За өнөөдрийн нэвчлэгээр болохоор Astrology ID channel-д өнгөрсөн 7 хоногт орсон арилжааны таамаглалуудын биелэлт нь ямар явсан бэ? Ямар арилжаануудыг манай ID channel-д байгаа хүмүүс хийсэн бэ гэдгийг танилцуулах чаа. За одоо нийтийн 72 онтолсон байна. За тэшийн 7 хоногийн мэндгээ энд эхэлж байна те. За эхний арилжааны таамаглал Euro-USD дээр өгсөн ID байна. За ерөөхдөө энэ зоон дээр орж ирэх юм бол эхний TP-ийн хүртэл за дараагийн TP 1.166 хүртэл ер нь бол иймэрхүү хэмжээний өсөлт явах нь тодорхой болсон байна. Хэдүүл харж байгаад баталгаажуулаад бай орно шүү гэсэн айтаа өгсөн байна. За тэр ханш маань хаана вэ нөхөр? Одоо Euro-USD дээр энд явж байгаа ханшийн таамаглал өгсөн байна те. За хэдийгээр ханш миний харж байгаа энэ зоон руу унж ирээгүй ч гэсэн энд одоо багцын конфирмашнуудаа аваад те хэдий энэ бүс зооныг эвдэж чадахгүй байгаа энэ баталгаажуултыг аваад лонг шалгах боломж хангалттай байсан байна гэсэн үг. Тэгээд нөгөө эхний таргет TP харсан зоон, дараагийн таргет харсан зоон руу ханшвал энэ нь бол баталгаажсан хэмжээс буюу хэмжээнээс яваад бүс шилжээд хэмжээсээ хийгээд энэ бүсийн шилжүүлэгчийн хөдөлгөөнд бүрэн хийгээд ингээд хэмжээс одоо хөдөлгөөнд 100% явсан байна гэсэн. За энэ таамаглал маань биелэлт нь одоо 100% ингээд явсан байна гэсэн. За дараагийн энэ шортлтаа бас ID өгсөн. За тэрийг эхлэе ярьчих уу. За тэгээ Euro-USD дээр орсон юм чи Euro-USD-гээр явчих. За ингээд Euro-USD явсны дараа за энд таамаглал өгсөн байна те. Euro-USD энэ хэмжээсээ яваад дуслаа. Одоо эндээс уналт орж ирнэ гэсэн таамаглал өгсөн байна те. Euro-USD хэмжээсийн гүйцэлдсэн Poisson дээр ирсэн бага цагийн баталгаа аваад шорт шалгана гэд. За би бол эн чинь өөрөө том цагийн имбаланс нөхөд тэгээд liquidity хамсан болохоор энд хэмжээсийн гүйцэлт байгаа учраас энд харж байгаад одоо 5 минут 1 минутын дээр бол market structure shift хийгээд liquidity хамхад нь энд entry хийсэн байгаа байхгүй энэ токен дээрээс. За энэ багцын confirmation аваад хийсэн entry яасан байна. Яг энэ харж исэн зоон хүртэл TP-г авахд ямар ч асуудалгүй явсан гэсэн. За 1.14-тэй арилжаан дээр ирсэн. За Euro-USD дээр ингээ хоёр хөдөлгөөний таамаглалсан байна. Хоёулаа 100% таамаглал ингээд зөв явсан байна. За энээс доошоо ч өмнө гэсэн таамаглалтай байсан угаасаа. Ер нь бол яагаад вэ гэхээр яг энэ зон хүчтэй одоо гэхээр за өмнө нь public дээр өгсөн ID байна те. Хаан шинчэнээс унах нь угаасаа энд бүс шалгагдаад тодорхой болсон байсан. За энэ хүртэл унасан. Дараагийн хөдөлгөөн явах гэхээр үндсэн хөдөлгөөн, завсрын хөдөлгөөн, ахаад үндсэн хөдөлгөөн гэж үзвэл энэ swing low-ыг эвдсэн уналт буюу одоо уналтын тренд үргэлжлэнэ гэж үзэх юм шүү дээ. Тэгэхээр энэ завсрын хөдөлгөөний хаана тогтох вэ гэдгийг би хэмжээсээр энэ тогтож байгаа гэдгийг тодорхойлцсон гэсэн үг байхгүй. Тэгээ хийж байгаа юм тийм гэсэн. За Euro-USD дээрх ID бол ингээд хоёр таамаглал хоёулаа 100%-тай биелсэн байна. За дараагийн таамаглал нь Euro-GP. За хаана өгдсөн байлаа. За Euro-GP дээрх ID энэ тэ. За энд явж байгаа 15 минутын дээр чартыг гаргаж хэвлэе. Энэ авандагийн чарт орсон байна те. Тэр бол энд орсон сайтай байна. За Euro-GP дээр юу болсон бэ гэхээр за ханшинд явж явах уналт явнаа. Том цагийн Poisson дээр байна гэх те. Энд бичсэн мэт том цагийн хэмжээс гүйцэлтэй байсан Poisson дээр ирсэн байна. За sell талдаа харж байна. Эдээ жоох хоцорч оруулсан гэд. Зэрхэд энд би entry хийсэн байж эдээ энд явж хат оруулсан байгаа байхгүй. Хэрвээ завсрын хөдөлгөөн дахиад орж ирвэл дахиад short шалгана гэж бичсэн байгаа тий. За баталгаажуулт сайн авч ороо гэсэн байна. За тэг эхний таамаглал эхний entry харжсан TP рүү бол яасан бэ энэ чинээс энд угаасаа одоо юу харж байгаа гэхээр бага цагийн таамаглалд хэмжээсийн гүйцэлтэн дээр TP-г тавиад байгаа байхгүй дандаа. Тэгэхээр ингээд салууд орж ирээд гэсэн. Мөн value area токен дээр те TP-г аваа гарч байгаа. Нэг арцгаар тайлж байгаа. Тэгээ энэ чинээс reversal орж. За энэ эхний таамаглалын хөдөлгөөн ингээд дуусаад дахиж нэг buy side руу дараад яасан бэ? Хоёр дахь таамаглал буюу дахиад энэ зоон руу унана гэж таамагласан байна шүү дээ. Энэ ч гэсэн тодорхой хэмжээсэн таавагцсан ID. Яг энэ хөдөлгөөн 100% яваад дууссан. За Euro-GP дээр өгсөн таамаглалууд бол ингээд бүгдээрээ явсан байна гэсэн үг байна шүү дээ. За энэ чинь public оруулаа. За Euro-GP дээр өгсөн ID маань ингээд одоо энэ үр дүн юм боллоо гэдэг энтэй entry гэж хийгдлээ инглигээ тайлбарлаа явуулсан байна. За дараагийн энд өгсөн таамаг. За Euro-AUD дээр өгсөн swing ID байна те. За юу гэсэн бэ нөхөр?
Том цагийн пой зон дээрээс бага цагийн баталгаа аваад бай шалгаа яваад энэ зон дээрээс бага цаг баталгаа өгвөл нэлийн том өсөлт явна гэсэн сайт байна. За евро авдий. За энд байна те. За энэ болохоор ийм хөдөлгөөн явсан байна. Иймэрхүү том өсөлт явна гэсэн таамаглал өгөхөд энэ зоныг тэмдэглэсэн байсан те. QM-ийг. Тухайн зон дээр ямар нэг конфирмашн огт өгөхгүйгээр том кандалаар шууд эвдээд доош ороод ирсэн. За энэ үед яг энийг би одоо бичиж чагаад оруулсан байна хэвээр та. Хаана оруулаа? Одоо лонг шалгалаа шүү гэд бүр бичиж байгаа шалгасан цаг. Айнд шүү дээ. За одоо энэ евро авдий бага цагийн баталгаа өгөхгүй шууд явлаа. Одоо 1 цагийн ордер блок дээр орж ирж байна. Энийг харж тавтай харилж нийлээ шүү. Өөрөөсөө ингэ харилж байгаа нэг үг шийдэрэг те. За яг энэ зон дээр хэлсэн ба. За тухайн энэ доошо энд конфирмашн өгөх учраас энэ би энд энтри нэхгүй хүлээж байгаад энэ 1 цагийн ордер блок руу орж ирэх үед одоо 2 захиалга өгсөн байгаа байхгүй ингээд. То 2 захиалга маань бол одоо яг энд ингээ өгч шүү гэж орж шүү гэ те. За тэгээ үр дүнээ нийтэлсэн биз те. TP-г авлаа гэд. За энд бол 2 TP-г ингээ хоёул яваа авцсан гэсэн үг. За энд харах юм бол эхний харилцаа 1/5, дараагийн харилцаа 1/5 та ингээ 2 TP авсан байна. За евро авдий дээр TP-тэй байна. За US oil дээр бас нэг 2 таамаглал оруулсан байна. За ойлын таамаглал энэ дээр өнгөрцөн үг. Нэлээ. Энэ евро GP юу? Энэ евро USD-г айдаа шүү дээ. Евро USD-г 2 TP-г хоёулыг нь бас авсан. Нөгөө ойлын таамаглалаа орууллаа. Евро USD явлаа. За Nasdaq таамаглал байна. Энэ юу вэ? GP. Энэ ойлын өсөлтийн хөдөлгөөн хяналтын таамаглалын эрт оруулсан баг та. Ойнд шүү дээ. За энэ бол нэлээд явж байгаа хөдөлгөөн дээр энэ хүртэл за дараагийн TP-ийн 60.6 хүртэл уналт явна. Яагаад тэгэхээр энэ баталгаажсан хэмжээсийн дагуу л өгч байгаа энэ тэр бас. За хаана юм чинь энэ хөдөлгөөн дээр өгсөн ба шүү дээ. Хэрвээ брик харж аваад орон энтер хийж чаддаг хүн бол энд тэгэхэд нэг энтер хийж боломжтой энтер гэдэг байгаа байхгүй. За тэгээс энд хэмжээсийн гүйцэлтэй хийгээд хөдөлгөөнөөс эндээс хойш энэ хөдөлгөөн бол яг яваад хүрэх ёстой зэгтээ хүрсэн гэсэн. За дараагийн ID хаана гэсэн чинээс за энэ бас 61.5 руу хааш өсөлт явна гэдэг ID өгөгдсөн. Энэ өсөлтийн хөдөлгөөн. За би энд болохоор за энэ таамаглалыг өгсөн юмс харуулъя. За энэ ID channel дээр энэ мөн айнд өгсөн мэн тий. За 15 минутын хөдөлгөөн дээр одоо ингэ харах юм бол за яг энд явж байгаа тааш өснө гэдэг өөрөө энд энтри хийсэн байсан. За энэ энтри маань бол stop loss болсон. Энд sell бас нууч гэсэн бичсэн ба sell hit боллоо. За энэ тэгээд нөгөө энэ зоныг эвдчих юм бол энэ хөдөлгөөн хүчинг болох хэвээр. Энэ зоныг эвдэж чадахгүй дахиад week татсараа тааш expansion хөдөлгөөн явахт нь яасан бэхээр энэ pivot татаад pivot-ийн level бокон дээр ирээд liquidity авах үед энэ дахиад энтринээс одоо энэ 5 дахь өдрийн ордер. Энэ захиалга бол яг энэ TP авах зон дээр хэмжээсийн гүйцэлтэй хийгээд яг сайн TP-г авсан гэсэн. За энэ хөдөлгөөн бас ингэ явсан байна. За өөр чинь одоо энэний дараа Nasdaq дээр өгсөн ID байна. За энэ NZDGP дээр өгсөн ID байна. Nasdaq дээр өгсөн ID байна тий. За нэг цаг дээр энэ хэд өдөр юм болоо. За нэг цаг дээр тавиад хитүүлээ чартыг харчээ. За хааш энэ хавьд явж захт л өгсөн юм шиг. За идэх чинь 26.118 гэдэг хаашин дээр явсан байна тий. 26 за хааш энэ хавьд явж захт өгсөн таамаглал байна тий. Хааш энэ хавьд явж захт хэлсэн байна гэсэн үг. Дахиад бага зэргийн өсөлт хийгээд за энэ 26.200-аас 26.300-400-ийн хооронд орж ирэх юм бол энэ хэмжээний уналт, энэ хэмжээний уналт буюу энэ бол хэмжээсийн батлагдсан одоо фрактал хэмжээсийн дагуу л тэнийгээ таамаглал фой зон шүү. Эндээс сэл шалгах төлөвлөгөөтэй байна гэсэн мэт тий. За яг энэ төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу 200-аас энэ 400-ийн хоорондыг хааш орж ирэхт нь харж агаад брик харж агаад бага цаг дээр шорт эхний TP эхний бага цагийн хэмжээсийн гүйцэлт дээр аваарсан. Одоо 44 нээснийг ордер энд байна тий. Одоо эхний хүрэх ёстой таргетын зэгтээ хангалттай хүрсэн. Дараагийн таргет нь биш харж байгаа, уналт харж байгаа гэсэн үг.
За ерөнхийдөө нэг иймэрхүү ID нь одоо NZDGP дээр өгсөн ID байна үү те. За энд явж явах үед оруулсан санагдаж байна. Байна. Энд бас нэг ордер нэг брик болсон юм да. За NZDGP энд байна те. За энд 4 цаг дараач энэ чинээс ерөнхийдөө том цагийн трендэд оруулалт явах ч учраас би том цагийн трендэд агсан одоо уналтын хөдөлгөөн явуулна гэж үзээд энэ том цагийн уналтын хөдөлгөөн үргэлжилж явуулна гэж үзээд эндээс энэ хавьд явж байхад нэг одоо шорт шалгаж брик болгосон энд. За энд ороод энэ хөдөлгөөндөө би игээд энд брик зогчоод дээшээ нэг хэмжээс ингээ энд гүйцэлтэй хийж байгаа байхгүй. Нэг бүхэл хөдөлгөөн яваад гүйцэлтэй их үед нь яг энэ ханалтанд ер нь том цагийн QM давхцаад орж ирээд эсвэл учраас 5000 дээр конфирмашн хүлээгээд за энэ маш гоё конфирмашн өгсөн. Бага цагийн нэг одоо энд айгуу гоё стап энэ стапыг одоо удахгүй бичлэг болгож оруулаад зааж өгнө бас market shift хийгээ break up structure гэдэг нэг үндсэн хөдөлгөөнөөр одоо жижиг цагийн фракталын шилжүүлэгч явж байгаа. Тэгээ завсрын хөдөлгөөн орж ирэхэд entry хийгээд энэ хай дээр стоп болсон. За тэгээ энэ TP-г одоо нэг харьцах 9-тэй харилцаа ингээ авсан байна гэсэн. Одоо эхний тарагт нь одоо өшөө доош унах гэж харж байгаа. Тэгэхээр би энэ тарж байгаа дахиад нэмээд урах нь шүү дээ. За иймэрхүү байна манайхаа. За энэ 7 хоногийн ID-нууд бол иймэрхүү хөдөлгөөн таамаглалууд орсон. За биелэлтүүд нь иймэрхүү байна. За нэг stop loss, нэг break even. За үлдсэн харилцаанууд нь бүгд нэг харц 5-аас дээш одоо risk reward-оор ингээ TP авсан байна. За тэгэхээр энд юу ярих гэжлээ. USD Швейцар франк дээр та ядмаас харж байгаа тийм. Энэ айл өнгөрсөн 7 хоногт өгсөн ID наа. Ямар ч edit medit хийгдэхгүй ба шүү дээ. Одоо ингээл өмнө гүйлгээл гарах юм бол тийм. Өнгөрсөн 7 хоногт өгсөн ID тийм. Long талдаа одоо 4 цагийн чартер бол маш том өсөлтийн хөдөлгөөн харж байна. Мод харах юм бол тийм. Хааш энд явж байхад л ийм өсөлт явна гэсэн таамаглал гаргасан тийм. За тухайн entry хийснээр ч би энд орчлоо гэд мэдгдээ явсан. За entry маань энд нэг ордер бол энэ TP-г аваа хатсан бичээд нэг ордер big account зөтсөн байсан. Яг би авахнуудыг гэж идэл авахгүйгээр энэ бокон дээрээс дахиад дэш өсөлт явсан. Энэ бокон дээр нэг ороод нэг жижигхэн TP аваа гарсан тийм. Ерөнхийдөө энэ том цагийн swing ID өгцөд яадаг вэхээр бага цагийн дунд нь чиглэлд дагсан жижиг одоо TP-нүүд түүгэл төхөө яваад иж болно гэсэн үг байна шүү дээ. Одоо энэ ID маань бараг л биелэх гэж байна тийм. Хэрвээ TP авал нэг харцах 20-тай харилцаа одоо авах гэдэг гэсэн. Энд нэг харцах эхний TP чинь нэг харцах 10-тай авлаа л. За тийм байна. За pound yen дээр өнгөрсөн 7 хоногт бас нэг таамаглал өгсөн тий. За тэр болохоор бичлэг хийж явахдаа ярьж ирсэн тий. Одоо YouTube руу ороод харах юм бол таад маань харах юм бол өнгөрсөн 5 дахь марк тагтгыг тагцсан. За тэгээ ямар мэдээлэл өгсөн бэхээр том цагаараа маш том юм том poison дээр ирсэн байгаа маркет бол тий. Уул түлээж байгаа гэдгийг би бол бичлэгнэр хэлсэн байгаа. Тэгээ ямар үед сейл орохыг хүлээж байгаа гэхээр энэ зоныг маркет одоо эвдсэн тохиолдолд тий том битэл ар эвдсэн тохиолдолд одоо завсрын хөдөлгөөн орж ирэхээр шорт орно гэлжсэн тий. Яг тэр хөдөлгөөн маань хэлсний дагуу буюу хэрвээ энд одоо тренд лайн ажигладаг хүмүүс бол энд шорт ороход боломж хангалттай байсан гэсэн үг байна шүү дээ. Гэтэ миний хувьд бол баталгаа хүлээж аваад энд эвдсийн дараа энд нэг энтри нэг авсан. За иймэрхүү үзүүлэлттэй явж байгаа гэсэн үг. За энэ таамаглал маань бас явсан байгаа шүү. Одоо өнгө бичлэг үүсгэх юм бол энэ таамаглал бас ярьсан байгаа. За ерөөхдөө нэг иймэрхүү харилцаанд тэгсэн байна. За тэгээ астрологи ID channel-д нэгдээд энэ үн төлбөргүйгээр ID-нуудаа аваад дагаад өөрсдөө ярилцаануудыг явах бүрэн боломжтой шүү баг. За одоо дараа 7 хоногоос бол арилжаан дээр зөвхөн ID-г бол иймэрхүү байдлаар оруулаад үр дүнгийн ч гэсэн яг тэнд ороод stop loss тэнд байлаа гэхгүйгээр арилжааны ID-ны биелэлт яаж авсан байдгийг л оруулж хийж бодож байна. За баярлалаа.